сайн байцгаана үзэгчтэй. Тэгээд та нар маань таньж магадгүй Монгол юулээ та нар бараг нэгнээс нь даваадаж 456 гэж. Манай жинхэнэ нэр болохоор Тэмүүлэн байгаа. Тэгээд Тэмүүлэн би тэгээд 4-р ангиас сурдаг. Тэгээд яагаад тэр сүнстэй сургуулийн бичлэг хийсэн гэхээр сүнстэй сургуулиуд сүнсгүй ямар сүнс байхгүй та нарт зориуллаад тэгээд найзууд бод хийхэд тусаасаа Американ Баяндуурын тэр тусаасаа тэгээд нэг хүүхэд тусалсан юм а тэрийн ирээ мартчихлаа. Тэгээд манай анги хүүхэд биш нэг хүүхэдэн тусалсан. Тэгээд орой үз 6 цагт бараг тэр сүнстэй сургуулийг хийсэн байхаа. Тэгээд сүнстэй сургууль гэж нэр өгцөл тэгэл юу яцаа тэгээд сүнстэй сургууль гэдэг юм хийсэн бай. Тэгээд 180 үзэлттэй одоогоор байж хамахгүй бичлэг хийж магадгүй. Ингээд сүнстэй сургууль. Тэгээд гадитер буунтер бол худлаа тэр зохиолол та нарт худлаа ярьсаа. Тэгээд та нар бол лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд энэ бол 3-р сургууль. Энэ бол тогтой. Тэгээд хичээл ордог. Тэгээд манай анги хүүхдүүд надад тусалсан ч гэх юм уу тийм хийсэн. Тэгээ Баяндуурын юу лээ. Тэд мэдгүй нэг хүүхэд хийсэн. Тэгээд худлаа байгаа шүү. Тэгээд өмнөх бичлэгнүүдийг устгасан. Юу нэнгээс сүнс гарсан маа ши. Тэгээд өмнөх бичлэгнүүдэд устгасан. Уучлаарай. Тэгээд зодлоо. Худлаа тэгээд гэрэл бэр ласта та тарж байгаа. Миний нүүр ингээд амар юу яцгаа цагаан болсон байна. Таймарны атаа юу. Тэгэхээр муурд бичлэг хийсэн мамаг уучлаарай. Тэгээд та нар бүхэн лайк дараарай. Subscribe хийгээрэй. Тэгээд манай сувг дээр лайк дараад өгөөрэй. Тэгээд энэ бол гоё болсон гэж хэлэхээр ер нь бол маргааш үчихэд бол тийм үү заяа. Та миний сүнстэй сургууль дээр лайк сайн дараад өгөөрэй. Тэгээд энэ бичлэг дээр лайк дараа. Миний сувг дээр лайк дараад амар хэрүүлж тас тий. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.